Сайн байна уу үзэгчид түмнийхэн энэ өдрийн төмөн амгалангийг айлтгая. Эрүүл амьдрах ухаан 48 цовруул лекцийн маань 2 дахь дугаар инхүү эхлэж байна. 2 дахь дугаардаа бид эрүүл мэндийн 3 төлөвийн 2 дахь буюу харьцангуй амгалан бөгөөд тайван байх төлөвийг ярих болно. За тэгэхээр бидний одоо явуулах гэж байгаа энэ цовруул лекц маань бол нэг эрүүл нандин бэлэг төслийн одоо хүрээнд явагдана. За энэ төсөл хөтөлбөр маань ямар учиртай юм бэ гэхээр юм бол зорилгын хувьд бол иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжинэ гэсэн ийм зорилготой. Санаачлагч нь бол миний бие. За үүнийг одоо зохион байгуулж байгаа байгууллага нь бол Монголын урт наслах арга зам нийгэмлэг, найрамдал эмнэлэг дэмжин оролцогчдод бол сайхан санаад хүмүүсүүд байгаа. За тэгэхээр уг хөтөлбөр маань бол 2 үндсэн чиглэлийн дагуу явагдана. За нэгдүгээрд нь бол одоо эрүүл амьдрах ухааны цовруул номыг одоо хүмүүст тархаах, таниулах, сурталчлах одоо энэ 5 ном байна. Жишээлбэл одоо өрийн эдгэрхийн гайхамшиг эрүүл амьдрах ухаан дундар шүгий. За тэгвэл одоо эрүүл мэнд таны мэдхийн одоо цовруул эрүүл энх тус амгалангийн шимийн хураангуй зөнхлөн тохиолдох өвчөн гэсэн ийм одоо 5 цовруул номыг бол илүүтэйгээр бол энэ 2005 онд амл иргэд олон томонд бол таниулах юм аа. За тэгэхээр бид одоо сүүлийн 10 жилийн эрүүл амьдрах ухаан өвчнгөө явах боломжийг судлах явцдаа бол одоо ийм одоо хэдэн номыг бол одоо гаргасан. За эдгээр маань бол одоо гол нь бол одоо эрүүл мэндийн ерөнхий боловсрол, суур боловсрол, суур хүмүүжилд бол туслах юм аа. Жишээлбэл одоо энэ зөнхлөн тохиолдох өвчин гэдэг дээр бол Монгол орнд одоо байнга тохиолдох буюу зөнхлөн тохиолдох 60 өвчнийг одоо авч оруулсан Европ уламжлалт хангах ухааны өнцгөөс довч танилцуулж байгаамаа. Мөн одоо энэ дээр өвчин бүхний одоо хятад нэрийг хатсан байгаа тул бас одоо хүмүүст хэрэгцээтэй болоо гэж хэлэх байна. За тэгэхээр юм бол энэ эрүүл амьдрах ухаан цовруул лекцүүл нийтдээ бол 48 удаа буюу 2015 онд бүхэлдэн явагдана. За эрүүл амьдрах ухаан цовруул лекц маань бол 70% нь бол миний бие одоо хөтлөн явуулна. 30% нь бол ахмад эмч эрдэмтэд урт наслагчдыг бол оруулж явуулах юм аа. Ер нь бид энэ судалгааныхын ажлын бүх явцад бол ер нь нэг 30-40% нь бол одоо бусад ахмад эрдэмтэн эмч за мөн одоо урт наслагчдыг бол одоо сурвалжилсан тэдний өгүүлгээр одоо бичсэн байгаа. Жишээлбэл энэ 5 номын эрүүл мэнд таны мэдхэ гэдэг бол дандаа одоо урт наслагчдын одоо дуршлагыг оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл бусад хүний хөдөлмөрийг эмгэтхэн бичсэн гэсэн. Бусад нь бол одоо миний бүтээлээд байна. Иймээс бол одоо 60-70% нь бол өөрөө хийдэг. Ямар ч гэсэн 30% нь бол энэ иргэд олон томны дуу хоолойг ингэж оруулдаг юм аа. Энэ нэвтрүүлэг маань бол яг ингэж явах юм аа. Тэгэхээр эрүүл мэндийн үндсэн 3 төлөв. Тэгэхээр эрүүл амьдрах ухаан нэлээд одоо өргөн сар хүрээний ойлголт нийгмийн бүхий салбарыг одоо хамарсан ойлголтуудыг бид бүгдээрийг мэдэж байгаа. Эрүүл мэндийн асуудлыг бол ганцхан эмч хүн яриад, ганцхан эрүүл мэндийн салбар яриад барах юм биш. Энэ бол одоо хүн төрхөөсөн одоо 80 наслын уу, 90 наслын уу одоо насан эцэс одоо болтлон бол бүхэл бүтэн одоо бие махбодтан өөртөө хэрэгжүүлж явдаг. Энэ одоо ерөнхий ухаагдууны хэлж байна. За тэр утгаараа бол одоо эрүүл амьдрах ухаан бол эрүүл мэндийн салбараас гадна боловсрол хүмүүжлийн салбар, сэтгэл зүйн салбар, спорт, нийгмийн хөгжил гэхэл одоо бүх нийгмийн салбарыг хамарсан ийм ерөнхий ойлголт юм аа. Тийм учраас бол бид энийг бол одоо аль чадах одоо базаж хураангуйлж иргэд олон томонд ойлгуулахыг хичээж байгаа. Тэгэхээр юм бол өнөөдрийн энэ сэдвүүд бол эрүүл мэндийн 3 төлөв. Төрөгийн нэвтрүүлгээр бол энэний 1 дугаар эрүүл ариун бөгөөд тунгалаг байх төлөвийг ярьсан. Одоо өнөөдөр бол амгалан бөгөөд тайван байх төлөвийг ярих гэж байна. Сэтгэлгээний үндсэн 3 төлөв чанар гэж байдаг. Энэ амгалан асуудал бол мэдээж одоо энэ сэтгэл зүйтэй холбоотой. Хүнийг ярихад сэтгэл зүйг ярихгүй байхын аргагүй, тийм ээ. ертөнцийн 3 нууц гэж одоо философт ярьдаг нэг том ойлголт байдаг, тийм ээ. Тэрний одоо 2 нь бол яг энэ хүнтэй холбоотой байдаг.
Жишээлбэл 3 нууцад юу байдгийг гэхээр юм бол хүн яаж үүссэн бэ? Сэтгэл санаа яаж үүссэн бэ? Дараагийнх нь бол энэ ертөнц хэрхэн яаж байгуулсан бэ гэдэг энэ 3 одоо тайлагдшгүй нууц байдаг гэсэн. За энэний 2 нь бол хүнд хамааралтай байдаг. За тэгэхээр юм бол хүнд хамааралтайгийн одоо энэ утсаар бүтсэн юм шиг байтлаа нөгөө талаасаа бол одоо ухамсар, сэтгэл энэ хоосон төлөвс утсан байдаг л да. Сэтгэл, санаа, ухамсар ярихгүйгээр хүний асуудлыг яриад, эрүүл мэндийн асуудлыг яриад бол ямар ч хэрэггүй. Ямар ч асуудал ярих шаардлагагүй болно. Тийм учраас бол энэ сэтгэл зүйн асуудал буюу сэтгэлийн асуудал бол энэ хүний асуудалд бол туйлын том одоо орон зай юм а гэдгийг энд хэлье. Тэгэхээр юм бол энэ сэтгэлгээний үндсэн 3 чанар гэж байдаг. Бид бүгдөө бас сонсч ирсэн байх тийм ээ. Нэгдүгээрд бол энэ сэтгэл маань ямар байдгийг гэхээр юм бол харьцангуй сарнимтгай байдаг хүний сэтгэл. Одоо энэ гадагшаа харсан энэ 5 мэдрэхүйгээр дамжаад одоо тэнд одоо дэлгүүрд ийм байна. Тэнд одоо ийм сонсгож байна. Ийм мэдээ байна. Одоо тэнд одоо сайхан хоол байна гэтэл нөгөө шүс самн гоож өгдөг ч юм уу тийм ээ. Ингээд одоо энэ 5 мэдрэхүйгээр дамжаад байнгын саринж байдаг. Энэ 5 мэдрэхүйгээр дамжаад саринж байгаа энэ сэтгэлийн эрчим алдагдаж ийн гэсэн. Тийм учраас бол төвлөрөл, бясалгал, дутуу бодох, илүү хэрэгтэй хэрэггүй юмд баг оролцох гэж одоо манай өвгөдөө сургадаг, хэлдэг, сануулдаг учир бол энд байна. Энэгээр дамжаад бол маш олон одоо эрчим энерги саринж идэг. Цаана нь яг хөөхтөрөө бид ядарна, бид туйлдна, мэдрэлийн ядаргаанд орж идэм юм аа. Иймээс ер нь бол одоо энэ сэтгэл бол сарнимтгай идэм байна гэдгийг ойлгоод сэтгэл санаагаа харьцангуй сарниулахгүй байхыг хичээж амьдрах нь нэг чухал. За хоёрдугаард бол хүмүүний сэтгэл бол харьцангуй догшин байдаг. Уг чанараасаа жоохон догшин байдаг. Галзуу барын аманд гараан хийхээс буцахгүй ганган залуунаас гэж Чойно муу шүлэгд байдаг шүү. Тэр мэтчилэн одоо ингээд ус хүрийн хөөхтөө залуу нас гэдэг чинь ер нь одоо харьцангуй одоо эрч хүчтэй, дайчин нэг талаасаа нөгөө талаасаа бас одоо жоохон догшин юм байдаг. Тийм учраас бас сэтгэлийн одоо номхруулах, номгдох энэ одоо зан үйлийг бол эрдэмтэд, мэрэгмд, ахмадууд бол байнгын бидэнд сануулж идэг. Энэ сэтгэл хизээ одоо харьцангуй зөөлөн, номхорсон энэ нөхцөлдөр орвол хүн болж төлөвшөж гинэ гэж бас хэлдэг шүү. Тийм учраас бол бид бол одоо ер нь одоо өөрийнхөө сэтгэл санааг өөрөөсөө нэхэл жоохон одоо зөв төлөвшүүлсэн, зөв болгосон, зөөлрүүлсэн бодлогыг барих хэрэгтэй. Энэ их чухал байдаг. Зүгээр л одоо газар шаагаад л гараан даллаад л гашигцаад л ундаг юм чи одоо нийгэм даяар байна шүү дээ. Энэ үл сэтгэл маань өөрөө догшин чанар идэвхжиж гин гэсэн үг. Тэр номхтоогүй байна гэсэн үг, номхроогүй байна гэсэн үг. За 3 дахь одоо сэтгэлийн үндсэн чанар нь бол одоо сэтгэл өөрөө бол живэмтгэй байдаг тийм ээ. Живэмтгэй байдаг. Архинд шунан, өнгөнд шунан, дарсанд шунан тийм ээ, эдэж шунан гэж одоо манай ахмадууд байнга сургадаг шүү. Энэ 3-ыг, энэ хэдийг бол болох хэрэгтэй. Энэ хэдээс бол одоо хол байх хэрэгтэй гэж үргэлж одоо сургаал номлол байдаг. Энэ юу юм бэ гэхээр нөгөө сэтгэлийн живэмтгэй чанар. Жишээлбэл одоо хүмүүс маань бол одоо өдрийн 10,000 төгрөг оны орлого олж исэн бол 20 олно гэж санана. 20 олж исэн бол 60 олно гэж санана. 60 олж исэн бол 100 олно гэж санана. Ийм байдаг. За манай жоохон чинээлэгж байгаа нөхдүүд маань нэг давхар байшинтай байсан бол 3 давхар болгоё гэж бодно. 3 давхраа 6 болгоё гэж бодно. Тэгэхээр 6-гаа өшөө одоо хэд хэдэн барилга байшинтай болгоё гэж бодно. Ийм нэг одоо хүний сэтгэл санаа гэдэг юм бол цаанаа нэг үзүүр хязгааргүй нэг юм байдаг. Хүсэл, зориг, санаачлагыг бол би одоо буруу шан шүүмжилж байгаа юм биш. Тэр зөх хэмжээнд амар байх ёстой. Гэтэл одоо энэ шунал, дачаал, хүсэл гитэрсээр бол одоо яах юм гэлээр юм бол тэр живчгдэг байхгүй юу? Усан дотор одоо ингээд хүнд юм хайж байгаатай адилхан тийм ээ. Зүү ингээд одоо усан дотор хайж байгаа адилхан ингээд хүнд доош нь живдэг. Ийм учраас бол энэ сэтгэлийг бол одоо нэг дугаар живүүлэхгүй байх хэрэгтэй. Хоёр дугаар тэр догшин чанарыг одоо номхотгож их байх хэрэгтэй. Гурав дугаар тэр сарнингүй чанарыг бол одоо номхотгож их байх хэрэгтэй. Одоо төвлөрүүлж их байх хэрэгтэй. За тэгвэл тэрний доор нь бол одоо дорны ангаа ухааны сэтгэл зүйн одоо харьцаа гэж хэлж байна тийм ээ. Тэгэхээр юм бол дорны ангаа ухаан буюу энэ хятад ангаа ухааны
дотор бол өвчний шалтгааныг бол гадны шалтгаан болон дотоодын шалтгаан гэж хоёр их төрөл ангилдаг. Дотоодын шалтгаан нам бол энэ сэтгэлийн долоон хөдөлгөөн юм а гэж хэлдэг. Энэ сэтгэлийн долоон хөдөлгөөн байж болно 10-20%-аас гэтэрүүл дандаа өвчин буюу сөрөг эрчим болж хувирж идэг гэж үздэг юм байна. Жишээлбэл уур, бухимдал, айх, зочих, гуних, гутрах энэ юмсууд бол маш муу. Тийм учраас гуних, гутрах хоёр одоо байнга байх юм бол хүний одоо сүрсүл дунан 5 цол 6 сарын гэрлэн бие муутна. Айх, зочих энэ төр байх юм бол мэдрэл зүрх жочирно. Эс одоо ийм айдсын байдал давтна. Уур бухимдал байх юм бол элийг зүрх гэмтэн, сударш ахшин, даралт ихсэн. Ер нь тэгээд одоо энэ хэдэн зүйл чинь одоо бах өвчний одоо дотоодын шалтгаан гэж 2000 гаруй жилийн түүхтэй одоо их том ангаа авах юм бол энэ одоо сэтгэлийн долоон хөдөлгөөн буюу эдгээр гитэрж 10-аас 20%-аас гитэрвэсүү өвчин болж хувирмаа гэдгийг бол топ томроор заачсан байдаг учраас энэ дээр үл их анхаарах хэрэгтэй тийм ээ. Жишээлбэл одоо уур хэтэрх юм бол одоо юу гэмтгөх гэхээр юм бол зүрх гал махмад буюу модон махмад гэмтнэ гэж үздэг л дээ. Тэгэхээр юм бол модон махмад болоод гал махмадтай эргэтэнгүүд нь бол зүрх нарийн гэдэс 12 хороо гэдэс элийг цөс зэрэг байгаа юм л да. Тэгэхээр юм уур бухимдлыг удаан тээж явсан хүн бүхэн магадгүй 12 хороо гэсний шарах нарийн гэдсний шархлаа элэгний өвчин, зүрхний өвчин, цусны даралтын өвчөнд нэрвэгдэх үл ер нь маш ойрхон байна гэдгийг л би энд сануулж хэлэх гэж юм л да. Жишээлбэл одоо энэ зочих гэж юм тийм ээ. Тэгэхээр юм бол одоо бага насны хүүхүүд жижиг одоо хүүхдүүдийг бид одоо зочоохыг одоо их цээрэлдэг шүү дээ. Тэгэхээр юм бол жочно гэдэг чинь үл бүхэл бүтэн тархины эдис жочно гэсэн үг. Тархины эдис маань бол дандаа амьд эс буюу 14 тэрбум эс ажиллаж идэв шүү дээ. Тийм учраас тэднийг ганцхан зүгээр хүн жочоох юм. Тэр олон эдис зочиж ийн гэсэн. Тийм учраас бол бид нь бол одоо энэ хөөхөд дүүнэр нэг нэгийг одоо хүчтэй жочоохоос бол кичээх хэрэгтэй. Мэдрэлийн өвчин, зүрхний өвчин, янз бүрийн өвчин бай болохоос кичээх хэрэгтэй. За тэгвэл одоо энэ гутрах гэж юм тийм ээ. Гутран сэтгэл гэдэг бол ер нь бол одоо ажил амьдрал, хиймэрл ундаан, цог сүлдэд ер нь бол одоо сөргөөр нөлөөлдөг. Тэр бүхний чинь доош нь татж идэг, унтрааж идэг. Яг сайхан сөрөг эрчим нь байхгүй юу? Яг сайхан сөрөг эрчим. Аливаа юм чинь бол нэг арга, нэг бэлэг гэж байдаг тийм ээ. Сөрөг эрчим нь ингээл өндөр байранд байвал нөгөө зөв эрчим нь ингээд дарагдаад байдаг. Тийм учраас бол хямралаг, өөдрөг сэтгэлтэй дайчин байх тусам нөгөө сөрөг эрчим мөчийн дарагдаад бүр дайчин сайхан өөдрөг байх юм бүр арилна. Ийм учраас бол өөдрөг байх хэрэгтэй. Жишээлбэл уур бухимдлын талаар би хэлээ л да басаа. Өвчин болохоос гадна энэ уур бухимдал гэдэг чинь хүний бүхий л одоо аж амьдралыг балалж яадаг, эрүүл энхийг балалж яадаг, сайн сайхан байдлыг балалж яадаг, гэр бүлийг сарниулж яадаг, тийм ээ. Тийм муухай одоо хортой, хүчтэй сэтгэлийн энерги юм л да. Тэгэхээр ингэдэг энэ уур бухимдал гэдэг чинь одоо эхлээд нэг хүнээс хоёр хүн талтна. Жишээлбэл гэр бүл 6 гишүүн байвал нэг нь уурлаад байвал яах вэ? Тэр гэр бүл ер нь тайван байдалд оршиж чадахгүй болно шүү дээ. Тийм ээ. За жишээлбэл нэг одоо ууртай нөхөр одоо байгууллага дээр байгаад одоо хашигчаад загнаад бухимдаад байх юм бол тэр байгууллагын одоо хэдий ажилтан байдیں۔ Одоо хэцүү шүү дээ, тийм ээ. Тэгээд тэнтэй адилхан одоо манай хэвлэл мэдээллийн одоо хэрэгслэр одоо маш олон хүн одоо гараад л ингээд уурлсан, бохондсон, хэрэлдсэн одоо эдгэв зүйлийн одоо сөргүү мэдээлэлээр одоо ард түмний одоо зүрх сэтгэлийг одоо жочроогоо байвал бас тэрний сайн юм биш. Иймээс бол одоо манай энэ уран бүтээлчид бас энэ дээр бас илүү анхаарч өөдрөг эерэг зүйлийг үл илүү мэдээлэх нь зөв байх л да. Мэдээж одоо янз бүрийн нэвтрүүлэг шаардлагатай л байх гэхдээ бодоо штэ. Жишээлбэл одоо уур бухимдлын талаар одоо би нэг товчхон ганц жишээ хэлье л да. Хятадын одоо амьдралтай 3 зохиол гэж байдаг. За тэрний нэг нь Суйхүүгийн үлгэр, нэг нь одоо бид бүхний нөгөө үздэг Тансаг ламын үлгэр буюу баруун чочсон үлгэр, нэг нь бол одоо 3 улсын үлгэр тийм ээ. За тэгээ 3 улс гэж одоо байлдаант улсын үед одоо 3 зэрэгцээ оршсон улс бол олон жил одоо байлцсан, хоорондоо дайлалцсан л да. Тэн дотор Үе улс бол Шүү улсын 2 одоо цэргийн одоо маршал буюу жанж одоо хааныхан дор 2 дахь том хүн л да. Тэгээд бол Үе улсынх нь бол тэр Жуголян гэдэг нэг хүн байсан. Шүү нөгөө улсынх нь бол одоо Жуви гэдэг хүн байсан тийм ээ. Ийм 2 жанж. Тэгээд бол нөгөө Жуголинийхэн тал бол нөгөө талдаа бүр одоо байлдан дагуулад бүр одоо дийлэгдээ тийм ээ. Бараг одоо сүнэгтэр хүрсэн байсан.
Тэгэхэд бол энэ Жүүгэл юм бол одоо маш их харахтай хүн. Ер нь одоо эртний ярианд үе ардын дунд юу гэж үлдсэн гэхээр Жүүгэл юм бол 3 алхам дотор нэг бодол боддог. Жүүи гэдэг нь бол 7 алхам дотор нэг бодол боддог. Ийм одоо айхтар ухаантангүй бодол да. Тэгээд нөгөө Жүүгэлийн чинь нөгөө Жүүигэд арга гаргаж уурлуулсан байхгүй юу? Тийм ээ? Уурлуулсан байна. Ингээд Жүүигийг бол уурлуулна гэж баг одоо би ээжи чинь одоо хатан болгож авах ухааны юм хүм одоо маш муухай одоо тухайн хүний уурлуулах, хүн дээр уурлуулах одоо тийм процессыг гаргаа 3 таа уурлуулахад бол тэр Жүүи үл яасан тийм ээ? Жүүи бол одоо газар шаагаад бол юу гэж хэлсэн гэхээр юм бол Тэнгэр минь ээ юу гэж одоо энэ Жүүгэлийн бид хоёрыг одоо нэгэн цагт хамт төрүүлнэ вэ? Ингэж одоо гашиграад амаар нь одоо цусаар бөөлж одоо насвалсан гэдэг ийм одоо домогч биш та одоо ер нь тийм түүхэн дээр суурсан үлгэр байдаг тийм ээ. Тийм учраас энэ юугийг харуулж ийм гэхээр энэ уурын бухимдлын энэ муухай эрчмүүд бол одоо 5-10% за байж болно 20-30% бол даралтны өвчин болно, зүрх судасны өвчин болно, хүндрүүл, элэг муутан, цус муутан, бөөр муутан одоо элдв зүйлийн өвчин байна болно. Бараг одоо зарим нь бол сүнс зайлна, айх чичгоос ч эхлэе тийм ээ. Янз бүрийн юм болно. Тийм учраас бол одоо мөн одоо чойны махсны сүлэгд байдаг шүү санаж байна да. Үгийн хүч гэдэг үл ер нь одоо их тайчаа тийм ээ. Үгээр хүнийг одоо баярлуулж болно, уйлуулж болно, дуулуулж болно. Цаашил бол одоо бүр амьдруулж болно, хүүлж хүртэр болно гэж одоо ярьж ирсэн. Тийм учраас бол энэ ер нь сэтгэлээ болоод үг хоёр бол одоо эгчдүү хоёр юм аа. Нэг л зүйл юм аа. Нэг нь одоо гадна илэрхийлэл, нэг нь одоо дотооддоо байж байгаа хүчин юм аа л гэж одоо ойлгох хэрэгтэй юм аа. Тийм учраас бол энэ сэтгэлийн 7 хөдөлгөөнийг гэтрүүл ямар тач гэсэн болохгүй гэдгийг энэ сануулсан хэлэх гэсэн юм аа. За тэгэхээр юм билийн яаж одоо ариун бөгөөд тунгалаг байх вэ? Яаж одоо амгалан бөгөөд тайван байх вэ гэдэг асуудал бол одоо хүмүүс маань заавал одоо тавьж байгаа л да дотор. Тийм учраас бол нэгдүгээр бол сэтгэлээ бол ямар ч гэсэн сэтгэлийнхэн орон зайг бол харьцангуй тод, томрон, уужим болох хэрэгтэй. Бүх юмд одоо харьцангуй уужим сэтгэлээр хандах хэрэгтэй тийм ээ. Ингэж ийдэл бид одоо аливаад хүлээлттэй, аливаад одоо ер нь бол одоо зөв хандлагатай болох юм аа. Хоёрдугаард нь бол одоо сэтгэлийн одоо хүч тэнхээтэй байх хэрэгтэй. Ер нь одоо бид зарим зүйлийн одоо янз бүрийн одоо бэрхшээл бидний амьдрал тохиолдох уу тохиолдно. Тийм учраас бид бол одоо сэтгэлийн тэнхээ, сэтгэлийн дархлаагийг суулгах хэрэгтэй. Нэг жижигхэн бэрхшээлээс, нэг жижигхэн зүйлээс одоо айгаа, дичээ, сандраад уймээ дэвэл тэр өөрөө уйм нь өөр бусдыг зовоон айгүй нийгмийн одоо стресséнд орвол. Жишээлбэл одоо 2014 он бол Монголын нийгэмд маань бол одоо эдийн засгийн одоо тодорхой хэмжээний хүндрэлтэй гэж ярьж байна л да. Тэгэхдээ одоо энэ цаг хугацааны явдал. Нэг юм одоо үүснэ, хөгжин, буурна, арилна шүү дээ. Энэ бол байж цаг хугацааны л асуудал. Ийм учраас бол харьцангуй тайван амгалан хандаж зөв хандлагатай байх нь бүхний ард гарна гэж хэлэх байна. Тэгээд бол одоо олон сайхан одоо бидний энэ нэвтрүүлэг шиг олон сайхан өөдрөг мэдээлэлтэй нэвтрүүлэг ус олон болох болтугай гэж хэлье. За тэгвэл одоо сэтгэлийн долгислыг багасгах хэрэгтэй. Сая дотор 7 толгой ярьсан тэнтэй одоо холбоотой. За тэгвэл сэтгэлийг амгалан дурвуулах, тайван дурвуулах одоо олон сайхан арга бий, сургаалууд бий, эрдэмтэн мэрэгдийн. Жишээлбэл одоо тэнгэр тэтгэгч хааны ийм нэг сайхан сургаал байдгийг би та бүхэнд уламжлая. Үйл амьдрал хичнээн бүдэлсэн үгүй миний сэтгэл хэзээдэн амгалан тийм ээ 18 дугаар зууны үед одоо амьдарч ирсэн энэ хүний дундатнаас одоо дөнгөж 30 байхад 30 хүрэхгүй байхад энэ хүн одоо 89 уу 90 насалсан шүү дээ. Тэр одоо жижигхэн амьдралыг авч явж байгаа биш тэр том үрний одоо тэр их проблемыг аваад 60 жил хаан суугаад 89 насалсан хүний сургаал энд байна. За тэгвэл одоо эцэст нь бол одоо энэ манай одоо том одоо зохиолч яруу найрагчдын одоо энэ үлдээсэн ийм сайхан одоо үг байдаг. За тийм учраас бол энийг одоо бас санаж явж яхад илүүдэхгүй. Маш одоо сайхан зөв төлөвчл, маш одоо сайхан зөв хандлагыг бий болгоход ихээхэн тустай юм аа. Ингээд одоо энэ удаагийн одоо зөвлөмж лекц нэвтрүүлэг маань одоо ингээд жаргая. За энэ удаагийн одоо дорн дахны шилдэг эмчилгээний арга уламжил одоо болондоо бол бид өвдөгний асуудлыг авч үзэх гэж байгаа. Тэгэхээр юм бол энэ
эхлээд бид одоо өвдөгний одоо бүтцийн буюу анатомийн талаас товчхон хэлье. Тэгэхээр өвдөг гэдэг маань бол одоо хамгийн одоо том үеийнүүдийн нэг, мөн хамгийн одоо том одоо мөгөөрслөг эдтэй өвдөгний нэг, хамгийн одоо ачаал буюу дараас ачаал үрдэг үений бол одоо нэг бол гарцаагүй өвдөг юм аа. Тэгэхээр өвдөг маань бол одоо ингээд дунд чумэг, шагаант одоо хоёр ясны уул зүрийн хэсэг, за мөн энэ дээр ингээд ясны гадаргуудаа ингээд зөөлөн мөгөөрслөг эдээр ингээд гучигдсан. За дундаа ингээд өвдөгний одоо даацын бүтэц буюу тал саран хэлбэрт одоо ийм одоо бүтэцтэй зөөлөн мөгөөрслөг, мөн холов хэдүүд, за үений шингэн, үений хөндий, булчин гэдэг одоо ийм одоо ерөнхий одоо тойг зэрэг одоо бүтэцтэй юм аа. Тэгэхээр өвдөг маань юу ер нь бол одоо хүмүүс одоо нөх анжаардаггүйгаас биш одоо баг зүрхтэй адилхан. Цаг минут цосолгүй одоо хөдөлгөөнд оролцоод идэг, ачаалал хүлээж идэг ийм хэрэгтэй. Жишээлбэл одоо хөдөлмөр хийхгүй үед бол гар бол одоо хөдлөхгүй байж болдог. Гэсэн байдал хөл бол явж их, сууж их, зогсож их бүгд одоо ажиллаж идэг. Бараг унтаж их ч одоо жийж, атээж одоо ингэж ажиллаж идэг. Ийм учраас бол өвдөг бол одоо хүн хөвшөрөхөд эхлээд өвдөг хөвшөрдөө гэдэг учир утга нь бол энэ дээр байд юм аа. За тэгээд өнөөдөр бол одоо би энэ өвдөгний өвчнөөс хамгаалах, өвдгөн одоо гайгүй байлах, он удаан жил одоо хөл сайтай байх ийм одоо арга уламжлалаас одоо ганцыг олж танилцуулах гэж байна. Тийм учраас бол өнөөдрийн танилцуулах өвдөг хамгаалах аргад бол 3 арга бий. За 1-дугаард нь бол өвдөгний дулаан эмчилгээний арга, 2-дугаард нь бол өвдөгний дасгал, 3-дугаард нь бол өвдөгний тан гэсэн одоо ийм одоо 3 аргыг товчхон танилцуулъя. Өвдөгний асуудалтай, өвдөгний үеийн хамгаалах, өвдөгний өвчнөө ангаах одоо хүссэн хүмүүстэй зориулж өвдөгний үеийн нэг 2 одоо шилдэг арга эмчилгээг зааж өгөхийг бодъё. За тэгэхээр эхнээд одоо 2000 жилийн түүх уламжлалтай дорны ангаах ухааны өвдөгний үеийг хамгаалах дасгалыг заая. Өвдөгний үе хамгаалах энэ дасгал бол 2300 жилийн түүхтэй зүүн хан улсын үеэс уламжилсан ийм дасгал юм аа. Тэгэхээр энэ дасгал маань бол ер нь одоо он удаан энэ хугацаанд одоо амьдралтай ирнэ гэдэг чинь бол үр дүнтэй дасгалыг бол харуулж байна л да. Хятадын одоо томоохон одоо үемчний эмнэлгүүдэд очиход бол энэ дасгал бол одоо заагдаж идэм аа. За тэгэхээр энд бол 1-дугаар залуу хүмүүс үемчний өвчнгүү буюу залуу хүмүүс үемчний өвчнөөс буюу өвдгөө хамгаалах зорилгоор ингэж юм ээ эхлээд ийм. За яг ийм. Жаахан доошоо зүйтэй. Ингээд 1 минут, 2 минут 1 2 3 4 5 6 7 8 за ажгаар дэшээ 1 2 3 4 5 6 1 минутад дунджаар 3 удаа дэштэй шум босно. За ёо. 1 2 3 4 5 6 7 8 ингээд нэлээд доошлтлоо тийм ээ. За ажгаар 1 2 3 4 5 6 7. За ингээд доошоо суух энэ төрдүүл одоо өвдөг, нуруу, энэ булчингууд бүгд одоо ажиллаж эхэлж чангарж байгаа биз. Энэ яагаад өвдөг хамгаалах дасгалын гэхлээр юм бол энэ өвдөгний үений буюу энэ булчингууд чинь 4 талдаан ба шүү дээ. Энэ 4 талдаан булчингийг жигд ажиллуулж байгаа 1-дугаард. 2-дугаард бол энэ ширвсүүд байна тийм ээ. Бүх ширвс ажиллагаанд оруулж байгаа. 3-дугаард бол ингээд биологч одоо ингээд нэг яг нэг ачаалттай хүндрэлтэй үед бол өөрийн биеийн одоо эсрэг орвол гарч ирдэг байхгүй юу. Жишээлбэл одоо яг ингээд энэ хэмжээнд дээр ингээд ирэх үед бол өвдөгний үе рүүд бол өөрөө тэр шингэн урсаж орж ирж идэг. Шингэн төлжиж идэг байхгүй юу. Тийм учраас бол одоо манай хөдөлмөрчийн ард түмэн яад юм гэхлээр юм бол өвдөгний өвчнөө дармаар байна, эмчилмээр байна, өргөслийн дармаар байна. Ингээд л одоо дайраад байхаас биш яг одоо тэр нөхөн сэргэлтийг яаж хийх вэ гэдгийг ерөөс умдгалчдیں۔ Тийм учраас дахин сэргэлтийг сайжруулах. Дахиад дээрээс нь тэр өвдөгний үндсэн тэр дархлаагийг тогтоох.
Ийм нэг хоёр процесс явдаг байхгүй юу энэ дээр. Жишээлбэл одоо ингээд нилээн одоо 2-3 минут эртээ болонгуутар өвдөг эхлээд бүх өвдөгний үеинүүд бол одоо халуу оргих, чинэрэх, бадайрах ийм мэдрэмж орж ирнэ тийм ээ. За энэ нь үл яад юм гэхлээр юм бол энэ үед л одоо сая нэг өвдөгний үений шингэн чинь өвдөгний үеиндээ одоо тал талаас нь орж иж идэг, урсаж ирж идэг. Одоо орчин үе чинь гаднаас нь одоо хиймэл тариа шахаад байж ш. Тэр болохгүй. Энэ өвдөгний үеийг өөрөө бүтэх, өөрөө өөрийгөө хамгаалах, өөрөө өөрийгөө төлжүүлэх энэ процессыг л хийсэн цагт л бид өвдөгний үеэ юм буюу бусад үе мөчийг хамгаалах үндсэн одоо асуудал нээгддэг. Тийм учраас энэ өвдөгний үений энэ дасгал яагаад 2000 жилийн турш хүн төрөлхтний дунд байгаад байна уу? Улам идэвхтэй байна уу? Улам олон хүний судалгаанд орж байна уу гэдэг асуудал бол энэ нууц нь энэ дотор байх. Тийм ээ. За тэгэхээр юм бол ингэсэн сая залуу улсууд бол нэг иймэрхүү байдлаар гэсэн тийм ээ. Энэ бол залуу хүмүүс, өвдөгний үе мөчний өвчнгүй хүмүүс ингээд. Тэг хөгшин хүмүүс үл чи унтчих штт. Тийм ээ. Дийлэхгүй. За ингэхлээр та нарын өвдөг яаж ийн? Бадайраа, чангараад. Тийм ээ. Өшөө доош сууж та нар яагаад ч вэ? Ингэх өвчнгүй хүн бол бүр ингэ суuna. Зүгтээ ингээд уян хатан болно бүр. Ингээд аажуугаар бид бас хурдан байна. Дундчаар бол энэ бол 1 минутад 3 удаа доош нь суугаад 3 удаа дээш нь дунд нь амарч болно. Их чөлөөтэй хийн энийг. Тэгээд энэ дасгалыг 1 сар хийхэд үе мөч чинь чангарж болно, өвдөж болно, халуу оргиж болно, их бах хэмжээгээр янз бүрэн байж болно. Сарын дараа юу ч мэдэгдэхгүй болно. 3 сар хийгээд ирэх юм бол одоо өстой жинхэнэ чиний өвдөг чинь 18 настай шиг болно. За тэгээд тэр янзаараа ингээд байнгын хийгээд байдаг юм бол таны өвдөг чинь 40 насалсан тэр хэвээрээ, 60 насалсан тэр хэвээрээ, 80 насалсан тэр хэвээрээ. Тийм учраас энийг өвдөгний үеийн хамгаалах дасгал гэж алдартай дасгал юм аа. За тэгэхээр энэ дасгалыг хөгшин хүмүүс яаж хийх вэ тийм ээ? Хөгшин хүмүүс, ялангуяа үе мөчний өвчтөй болсон хүмүүс яаж хийх вэ? Ингэж хийн. За одоо ингээд хийн. Энэ ингээд зөөлөө аяараа. 2 3 4 5 6 7 8 2 2 3 4 5 6 7 8 За энийг мөн тааваараа. Энийг 9 минутын дасгал гэж ярьдаг настай хүмүүсд зориулсан. Өглөө босоод тийм ээ 9 минут дунджаар. Орой ахаад унтахаасаа өмнө 9 минут. За өдөрдөө 3 удаа байна уу 4 удаа байна уу хамаагүй. За ингээд хийн. Ингээд одоо бие махбодын байдалтай тохируулаад нөхцөл байдалтайгаа уялдуулаад ингээд дасгаад өөртөө дасгаад бие махбоднаа дасгаад ингэж хийн. Жишээлбэл одоо яс урагчсан өвдөгний архаг өрөвсөлтэй артрозтай хэлбэр төрсөн өөрчлөлт орсон хүмүүс ч юм бол одоо хэцүү шít нэг юм хүлээж авах тийм ээ. Гэхдээ энийг одоо ингээд дасралтгүй ингээд удаан хийгээд байвал 2-3 сарын дараагаас эхлээд өөрөө илаарч өөрөө одоо нөхөн сэргэх, өөрөө шингэн одоо дотроос нь бой болох, төлжих ийм сайхан процессууд ирж ирнэ. Энэ процессууд нь байж исэн нөхцөлдор шингэнээ өөрөө төлжүүл чадчихсан нөхцөлдор сэргэлт явагддаг байхгүй юу? Сэргэлт явагдсанаар таны өвдөг эрүүлжих, одоо удаан одоо өвдөхгүй байх, өвчнгүй байх. За цаашилбал одоо бас нэг дэшэн доошоо алхсан ч гэсэн тэр хоол ойр явсан ч гэсэн тэр бүрэн бүтэн одоо нэг залуу хүний өвдөг шиг ийм болох боломж нээгддэг. Мэдээж одоо энэ ганцхан дасгалыг үе мөчний өвчтөй архаг өвчтөй хүмүүс ганцхан дасгал хийгээд идэх чинь гэж байгаа юм биш л дээ. Эмчилгээгээ хийж болно, домчилгоогоо хийж болно. Энэ завсраар ерөнхий өвдөгний үений процесс сэргэн сайжрах дасгалыг бол заавал хийх хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм аа. За дараагийн одоо бидний танилцуулах зүйл бол өвдөгний тан. За энэ сая дасгал заалаа. За тэгвэл одоо нэг чухал тан заахыг хичээе. За тэгэхээр энэ өвдөгний тан гэхлээр Монголд намтай эмчийн өвдөгний тан, найрамдал эмнэлгийн өвдөгний тан гэж хүмүүс бас нэлээд одоо мэддэг болсон байна. За тэгэхээр энэ миний гэхээсээ илүүтэй ер нь бол мөн одоо дорн дахны ангаах ухааны эртний жор юм л да. За тэгэхээр энэ жоруудыг одоо би нэлээд дээр бүр урд байхын үед хэрглэж ийсэн. Энэ жоруудын дотор маш хэдэн их айхтар өөх санаанууд байдیں۔ Ер нь энэ жоруудыг жилдээ нэг 7-10 хоног уугаад байсан хүн 80 нас хүртэл өвдөг хөлний асуудалгүй явнаа гэдэг ч юм уу. Жишээлбэл өвдөгний чиглэлийн өвчин бүхэн тусалнаач гэдэг ч юм уу. Ийм одоо нэг аштайхан одоо үгнүүд байдığım л да.
Тэгээд энэ жорыг би дээх нь үед эмч усныхан дараах нь одоо яг одоо ёс номынхан дагуу хэрэгжилж үзээд нэгүлэг хүнд хэрэгжилж үзээд үнэхээр одоо сэтгэл таалагдсан учраас энийг өөрийн жор болгож авсан л да. Ингээд энэ жор маань ямар учиртай юм бэ гэхлээр өвдөгний үений өвчний тэр үндсэн процесс буюу үндсэн шалтгаанд их оновчтой байдаг. Жишээлбэл орчин үед чинь бид нэг хүчин намдуулах, өрөвсөл дардагч гэдэг юм уу, эсвэл гаднаас нь шардагч гэдэг юм уу, иймэрхүү нэг юм л хийн л дээ. Гэтэл энэ жор бол тийм ундаа асуудал, шал анги асуудлаас. Жишээлбэл энэ жорын одоо энэ 3 дугаард энэ юм бил ерөөсөн элэгний өвчнийг, элэгний одоо бэлгийн чадвар доройцноор шүрвснийг ажиллагаа суларна гэж дээр үеийн одоо эмийн номонд бичсэн байдаг. Элэгний бэлгийн чадвар доройцноор шүрвсний чадвар доройтно гэж. Тэгэхээр юм бил энэ яадын гэхээр элэгний бэлгийг нөхдөг, элэгний бэлгийг нөхдөг. Тийм учраас юм бол энэ ингэж орж байгаа юм. Тэгвэл бөөрийн арга суларснаар яс ургах, ясны өвчин үүснэ гэсэн тийм бас одоо онол байд юм л да. Тийм учраас энэ дотор элэгний бэлгийг нөхөөд шүрвсний асуудал шийдэх, мөн одоо бөөрийн аргыг нөхөөд одоо ясны асуудал шийдэх. За дээрээс нь нөгөө үений шингэн нэмэгдүүлэх, үений шингэний төлжилтийг сайжруулах. За дээрээс нь хий цусны эргэлт болоод хэрэг өвчин, тулай өвчнийг засах. Дээрээс нь өвчин өрөвсөл хариулж одоо хавдрыг хариулах гэсэн ийм одоо нэлээд одоо олон буюу одоо нэлээд олон одоо өвс ургамал найрлагуудаар бүрдсэн байгаа юм л да. Тэгтээ энэ жоруудынх нь одоо энэ асуудлыг судлаад үзэхлээр юм бол аливаа одоо эм найруулахад бол 1 дугаард амт зөргөлдөхгүй байх хэрэгтэй. Нөгөө нэг амтлаг, эсгэлэн, давслаг, гашуун, гошуун гэдэг үндсэн 5 амт байдаг шүү. Бүх зүйл энэ амт зөргөлдөхгүй байх хэрэгтэй. Урсгалын дагуу байх хэрэгтэй. 2 дугаард эмийн 8 чадал гэж байдаг, тийм ээ. Хүнд, хөнгөн, хатуу янз бүрийн ингээд нэг 8 чадал байдаг. Энэ 8 чадал урсгалын дагуу байх хэрэгтэй. Тэгээд энэ жороо дээр бол амтын чалаас, чадлын өнцгөөс, чигээ дээрээс нь харгалтахгүй өнцгөөс, дээрээс нь бие махбод зөгцсөн өнцгөөс, нэгийг дэмжсэн өнцгөөс энэ юмуд бол маш сайхан найруулсан байд юм л да. Тэгээд энэ жоруудын хэрэглэхлээр үнэхээр одоо хүнд бас нэг юм өгшин шиг сэтгэл одоо дүүрэн байдаг. За дээрээс нь бол эдгээр жоруудын өгснөөр бол одоо дотроо бол сэтгэл хангалуун байдаг. Яагаад ингэхлээр юм бэл өвдөгний өвчин тодорхой хэмжээний элэгний бэлэг доройцонтой холбоотой байдаг. Тодорхой хэмжээний бөөрийн арга доройцонтой холбоотой байдаг. Тодорхой хэмжээний жин чигийн хортой холбоотой байдаг. Тодорхой хэмжээний өвдөгний шингэн дутснаас болдог юм аа. Мөн одоо өвчин өрөвслийг дарах, хавдрыг хариулах ийм одоо бүх найрлагууд орсон юм аа гэдэг ийм одоо сэтгэл хангалуун байдаг учраас өвдөгний өвчинд өгжихэд, өвдөгний өвчнөд хүмүүсэд одоо буян болоход үнэхээр одоо гайгүй ерөнхий буюу бүхэл цогцын үүднээс хандсан жор гэж би эрхэмлэн үздэг юм аа. Тийм учраас манай одоо өвдөгний миний саяын заасан тэр өвдөгний дасгалууд бол нэлээд чухал. Ер нь нэлээд чухал. Болж игэл дасгалын зүйл олон бий л дээ. Тэгвэл тэр түмэн олон дасгалын дундаас юуг тэрийг танилцуулж ийн вэ гэдэг бол бас зүгээр нэг танилцуулж байгаа юм биш. Олон сайхан эмнэлгүүд бий. Гэхдээ одоо дорны ангаа ухааныг 30 жил хэрэгэлсэн миний бие сонгож авсан өвдөгний там маань бол бас нүүр бармааргүй. Хүнд бас одоо хүний сэтгэлийг гонсойлгоор мөр ийм сайхан там байдیں۔ Өвдгөн одоо хамгаалъя гэсэн хүн бол жилдээ нэг 7 өдөр уучих, тийм ээ. Одоо өвдөгний архаг өвчтөе хүн бол 3 сард нэг хуурсаж юм уу, 6 сард нэг хуурсаж юм уу эднэрийг ууж яхад бас ер нь их бага хэмжээгээр зарим нь ус одоо бүрмөсөн эдгэрх хүртэлх хэмжээгээр бол тусдаа ийм сайхан эм там байд юм аа. Ер нь чигээд дорн дахны ангаа ухаан гэдэг бол одоо маш их одоо соёлын сан өв юм. За тэрнийг одоо уудалж байгаа тэр зүгрүүд одоо хандаж байгаа манай залуу эмчнэр оюутнууд маань бол одоо нэлээд гүнзгий сурах, гүнрүүд нь нэвтрэх. За дээрээс нь одоо тэр жор найруулах, эм түүх, эм боловсруулах энэ одоо бүх процедурыг ойлгох, өвчнийхэн үе шатанд тааруулах гэх мэтчлэн энэ бүх юмыг одоо зохицоор нь авч явж чаддсан бол дорн дахны ангаа ухаанд бас одоо шилдэг эмчилгээний олон сайхан одоо
арга, эмчилгээ, дуршлаг, уламжил байдаг шүү гэдгийг хэлье. Тэгээд бид одоо энэ лекцийнхэн сүүлчийн 15 минутад бол хүн ардын эрүүл мэндэд туслах, нэмэр болох, өвчин зовлонгийн ангаах, илааршуулахад одоо ийм тустай эмчилгээний аргуудыг дараачийн нэвтрүүлгээрэн одоо шилд сонгож танилцуулах болно. Дараачийн дугаар хүртэл түр баяртай баярлалаа.